За ямар ч үсэн танилцуулсанд баярлалаа. Нилээ бас энэ статистик дататай болж байгаа нь бол сайн. Гэхдээ дэлгэрэнгүй үзэх бол шаардлага байна. Одоо өргөдөл шийдвэрлсэн байдал гэхээр шилжүүлснийг шийдвэрлсэн гэж явчихад наа чинь зөв өөртөө нэгдүгüрт бол хуурсан байдлаар юм болчихгоо. Яг иргэдэд юу гэж ойлгогдож байна вэ, тийм үү? Магадгүй одоо энийг хамгийн хөргөдөл гомд гараад байгаа нь магадгүй хамгийн сайн ажиллаж иж магадгүй шүү. Бид нар эсрэгээр нь өргөдөл гомдлыг гараад тахаар нь хамгийн муу ч гэдэг юм уу тийм үзүүлэлт хүн шууд ойлгохдохоор. Тэгэхээр хамгийн их нөгөө иргэдийг сонсдог, мэдээллийг түгээдэг. Энээс нь хүмүүс нөгөө мэдих хэрхээ хангачаараа хандах хэрэг нэмэгдээд ингэ явждаг бас ийм хандлага бол байдаг. Тэр утгаар нь бол би энэ аймагуудыг ч гэсэн харсан чинь заримынх нь огцон мөсөө, зарим нь огцон буураад тэргээд ингэ явж байна. Тийм учраас бол энэ тал дээр нь бас нэг дата анализ хийх нь их чухал байна гэж бол харж байна. За хоёрдугаарх нь ийм Монголын өшөө илүү сайн одоо хялбар нөгөө иргэдийн өргөдлийг авах шийдэх гэдэг энэ зүйл рүү нас ажилуулмаар байна. Тухайлбал одоо би саяхан им авах гээд одоо бичүүлээд авах гэж бараг 7 хоног тойрсон нөгөөх нь дуусчаад байна л да нөгөө аптекуудаар очихоор олдохгүй байсаар гаж гэдэг юм уу. Энэ айгүй их иргэдэг бохимдуулт юм байна. Хугацаанд авч чаддаг уу. Тэгээ нэг юм авахын тулд Улаанбаатар хотод тэгэхээр энэ юм хаана байгаа вэ ч гэдэг юм уу те. Хүнд хамгийн хэрэгцээтэй байгаа энэ мэдээллүүдээ ийм Монголиорыг нэгтгэхгүй бол бүх төрлийн байгууллагуудын аппликейшнийг суулгаж мэдээлэл авах гэдэг чинь айгүй төвөгтэй. Тийм учраас энэ мэдээллүүдийг нэгтгэх мэдээлэл олж авах гэдэг юм чинь өөр их чухал байна. За хуулийн этгээдүүд гэдэг асуудал бас зөв асуудал байж байгаа. Зөвхөн иргэдээс гэдэг байдлаар орсон учраас магадгүй та бүгд танай агент одоо байгууллага төрийн бус байгууллагууд тийм үү? Ийм томоохон хэмжээний төлөөлийн байгууллагуудаас ирж байгаа санал гомдлыг татаж үзвэл илүү боловсронгуй нөгөө мэдээлэлд анализ хийсэн байдэн шүү. Тийм учраас ийм талаас нь одоо тэр хууль дүрм журамд өөрчлөлт оруулахгүй зөвхөн иргэдээс хүлээж авах гэдэг байдлаар бол байгаа дэвэл та хэдийн л ажил нэмэгдэнэ. Тэд нар чинь өөрсдөө мэрэгчсэн үнэлт өгчихсөн байдаг. Энийг хэлмээр байна. За зарим ингээ харахаа манай төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо их муу байна. Би одоо нэг үлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулад газ бензин дэлбэрсэн тохиолдолд ямар тохиол өгөх үү? Иргэд яаж өөрсдөө хамгаалах уу гэдгийг 3-4 яам агентлагуудыг нийлүүлээд нэг ажил хийх гэсэн ерөөсөө явж өгдөг. Бие биенийгөө чихээд идэв юм. Зарим байгууллагууд яг л нэг шилжүүлсэн бол илүү ажил хийхийг хүсдэггүй. Илүү ажил хийвэл шүүмжлүүлнэ. Скул нэг эвтэйхэн тэгсээгээд байж ич гэдэг юм уу. Тийм учраас энэ төрийн байгууллагуудын хооронд яг дунд нь хаягддаг. Бие биенийгөө шилжүүлдэг. Энэ юм дээр нэг одоо процессын дахин инженерчлэлийн эрсдлийнхаа үнэлгээг нэг дэлгэрэнгүй мэдээлэл байвал танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За ингээд амжилт хүсье юу.